бас шийдвэр гаргаж төрийн албаагчдын шийдвэр юу 36 насаараа төрд ажиллаа тий. Тэгээд нөгөө 36 сарын тэтгэмж авах эрх үүсчээд түүнийг авч чадахгүй талигаачлуулчих юм бол тэр одоо тэтгэмжийг өрнөр нь болон одоо үлдэгдлийг нөхөж хамжааг үлдэгдлийг нь үр хүүхэд нь одоо өлөөлж нөхөж одоо ийм одоо засгийн газар дотоо гаргасан. Өөрөөр хэлэх юм бол бас манай их хурлын гишүүдийн бас санаа зовж байсан. Манаас насаараа Монголынхаа төрд одоо 2 гоо сэтгэлээр зүтгээд олон жил ажилласан төрийн албаагч нар маань. За энд бол төрийн улс төрийн албаагч нар болохгүй. Төрийн үйлчлэгээний албаагч, төрийн захиргааны албаагч, төрийн тусгай албаагч нар орно. Эдгээр албаагч нар маань одоо тэтгэврт гарах болцол нөхцөл хангагдаад 36 сарын тэтгэмжээ хэрвээ одоо авч чадахгүй талигаач бол хүүхэд нөхөж болгоно. Ийм одоо бас хүнлэг шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргаж энэ төрд одоо зүтгэсэн иргэдээ мартахгүй. Төр одоо засгийн засаг бол энэ төрд зүтгэсэн иргэдийнхаа их ашгийг төдийгөө хохирохгүй байх тал дээр анхаарна гэсэн ийм одоо хүнлэг шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан гэдэг таамаглалаа. Өнгөрсөн 3 өдөр 100% болгоомтой. Энд ямар нэг одоо иргэний хууль заас нэг өв залгамжлагч гэж байдаг. Тэр одоо үр хүүхэд, эхнэр, нөхөр одоо албан ёсны одоо гэр бүлийн гишүүнд нь олгоно гэсэн заалт байдаг. Яг үүнийхэн дагуу 100% болгоно. Ямар нэг одоо юу гэдгийг хураамж татвар одоо хасах танах зүйл байхгүй. Энэ 26-ны 1 сарын 1-ээс ирж эхэлнэ. Журам батлсан гэж ойлгож байна. За ер нь бол яг жил болгон бас ингээд юу яадаг улсын төсөв дээр тухайн тий 30 тэтгэврт гарах болцлоо хангасан. Иргэдийн одоо тэтгэврт гарах нь байна гэсэн тооцоонуудаас сангийн яам дээр нэгтгэж шийддэг. Тэр тооцоологдсон иргэд л санаа зовхгүй байж болно. Энэ дээр одоо тийм санаа зовхгүй одоо өөрөө авч чадахгүй бол хүүхэдэнд хэмжээ авах юм байна гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ бол ямар нэг одоос төсөв санхүү хүндэл гарахгүй гэдгийг таарахнаас хэлчихье. Журам гарцсан байгаа. Одоо тэгээд гарсан байгаа журамдаа бид нэ тийм үү засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж байгаа. Тийм болохоор одоо үндсэндээ санаа зовхгүй 36 сарынхаа тэтгэмжийг өөрөө авах нь байна. Өөрөө авч амжихгүй бол үр хүүхэдэнд одоо үлэгдэх нь байна гэдгийг ажиж байна. Хууль 2013 онд тамхины хяналтын тухай томоохон өөрчлөлт оруулсан. Ресторанд, бар, саунд одоо өрөө тасалгаанд тамхи татгийг хоригдсан. Энэ бол маш одоо үр дүнтэй хэрэгжиж байгаа. Энэ маш зөв одоо шийдвэр болсон. За нэг хэрэгжихгүй заалт бол сургууль цэцэрлэг түүний орчны тойрноос 500 м-ээс доошгүй газар тамхи худалдаалт хоригдлоо гэсэн. Энэ нь одоо амьдралд бодиттой хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол сумын төвч үндсэндээ сургуулийн иргэн тойронд 500 м арайд ус байдаг. Тэгэхээр сумын төв тамхи худалдаалах хориотой болчихж байгаа. Сумын тэр чигтэй баг шахав. Энийг одоо хуурай хууль гэдэг амьдралд хэрэгжихгүй заалтыг бас одоо амьдрал бодиттой яаж хэрэгжүүлэх үү? Үүнийг өөрчлөх. За дээрээс нь дахиад одоо 21 нас хүрсэн одоо иргэдэд тамхи худалдаалах, борлуулах гээд одоо ингэж сайжруулах зүйлс төр илүү бас анхаарах хэрэгтэй байсан болов гэж би харж байгаа. Гэтэл одоо манай гишүүдийн өргөн барьсан төслөөс харж байхад бол тамхины татвар их хэмжээр нэмэгдэх нь одоо бүх төрлийн тамхиуд нэлээд их өндөр үнэтэй болно гэж шаардж байгаа. За янжуур тамхи өнөөдөр нэг 5,000 орчим төгрөгийн үнэтэй байгаад унжаар. Тэгвэл одоо 8,000 орчим төгрөгийн үнэтэй болох нь за 2030 он гэхэд үндсэндээ 16,000 төгрөгийн үнэтэй болох нь 3,000 үнэсээ. За одоо нэг веб гэж бидний ярьдаг веб гэж тамхи байдаг тийм үү? Тэр одоо нэг 30 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг бол энэ одоо үндсэндээ нэг 50-60 мянган төгрөгтэй болох юм байна. За Icos гэдэг одоо төхөөрөмжтэй бас татдаг тамхи байдаг. За энэ одоо бас 300 мянган орчим төгрөгийн үнэтэй байдаг бол 450 мянган орчим төгрөгийн үнэтэй болох нь. Иймэрхүү байдлаар үндсэндээ нэлээд үнэтэй болох нь одоо энэ одоо бас иргэдийн худалдаа авч чадварт бас зэрэг нөлөөлөх юм мэдээж тамхи татварыг зөвшөөрч дэмжих болохгүй. Тамхиг одоо хязгаарлах гэж байгаа одоо санааг нь дэмжиж байгаа. Энэ монголчууд тамхи 5 нас ороод архи 10 нас ороод гэж тийм болохоор тамхинаас одоо аль болох иргэд мал татгалзах ёстой. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг тамхи татуулахгүй байхын тулд тодорхой зохицуултуудыг хийж дээрээс нь урьдчилан сэргийлэх тамхины хор хөнөөлөх сурталчилж таниулж тийм үү тамхи татуулахгүй байх энэ талд илүү бас бодлого авах ёстой. Энэ тал руу бас чиглэсэн бодлого харьцангуй